Эрдэнэ төлөвлөрийн Эрдэнэ телевизийн уран бүтээлчид бид Өдрийн илүүрхай анх эхлүүлсэн тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 2008-аас 2011 онуудад илүүрхэн тосчдын багц зориултайгаар Forester маркийн цас цацаг. өнөөдөр уур хаа маань 1400 м-ээс 1265 м-ийн өнөнхөө түвшинд сайн бацгааны үзэгчдээ та бүхэнд Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс нэгэн шинэ нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхэд бэлэн болоод байна. Эрдэнэ төлөвлөрт хийгдэж байгаа техник технологийн шинжилтийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг үзэгч та бүхэндээ хүргэхээр ахиц амжилтын түүчээ гэсэн нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ үзүүлэхэд бэлэн болоод байна. Эрдэнэ төлөвлөр 2008 оноос эхлэн техник технологийн шинжил дэвшлийг зорилготойгоор бодлого барин ажиллаж байгаа нь Эрдэнэ төлөвлөр түр ашгаа өгöd байна. Тэгэхээр Эрдэнэ төлөвлөрийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд баяжуулах фабрикийн хүчин чадлыг жилдээ 35-аас 36 сая тоннд хүргэхээр зорж байна. За тийм ч учраас техник технологийн шинжилтийн асуудалд онцгой анхаарал хандуулж чамгүй үр дүнд хүрсэнийг нэвтрүүлгийнхээ эхэнд онцолж байгаадаа бид таатай байна. Бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэгч та бүхэн тухлан сууж үзнэ гэдэгт уран бүтээлчид бид найдаж байна. Тэгээ бидний бэлтгэсэн нэвтрүүлэгтэй холбоотой ямар нэгэн санал, ямар нэгэн хүсэл байвал манай Эрдэнэ телевизийн 73 337 дугаарын утсанд хандахад бид та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэх болно. Ахиц амжилтын түүчтэй хамт байгаараа үзэгчтэй. Өдрийн илүүрхай 1978 оны 10 дугаар сарын 1-нд ашиглалтанд орсноос хойш 2012 оны эхний 8 сарын байдлаар нийтдээ 481.4 сая куб.м уулын цул ачснаас 206.4 сая куб.м хөрс гулж 697.7 сая тонн хүдэр олборлоод байна. Уулын ажлыг анх эхлүүлсэн тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд уурхад хийгдсэн тоног төхөөрөмж, техникийн шинжилтийг, уулын цул гаргалт, олборлтыг хэмжээ, технологийн горимтой нэгт уялдуулан хийсээр иржээ. 1978-аас 1984 онуудад экскаватор 8, өрмийн машин 5, гинжит бульдозер 10 ширхгийг ашиглаж байсан байна. Харин 2006-аас 2012 онуудад экскаватор ЭКК 10, ЭКК 15 нийт 7 ширхэг, липкер 994 3 ширхэг, өрмийн машин 5 ширхэг, зам уулгын техник гинжит бульдозер 4. Дугуйт бульдозер ВА800 3 ширхгийг, ВА601 ширхгийг, шанахт ажигч К16 3 ширхгийг, GD825 2 ширхгийг, автогрейдер зэргээр парк шинжилтийг хийсэн байна. Аас 2011 онуудад ухаж ачих хэсэгт липкер 9350 маркийн экскаватор 1 ширхэг, ЭКК 10 маркийн экскаватор 2 ширхэг, өрөмтлийн хэсэгт өрмийн суур машин 1 ширхэг, зам уулгын хэсэгт липкер маркийн бульдозер 2 ширхэг, Камацу маркийн бульдозер 1 ширхэг, Камацу маркийн зам засагч машин, Камацу маркийн дугуй тасчигч 3-ыг тус тус шинжилэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оруулсан байна. Ил уурхайн тосчлтыг багасгах зорилтойгоор Forester маркийн цас цацагч 1 ширхгийг ашиглалтанд оруулан ажиллаж байна. Автокраны паркийн хувьд Герман улсын Лифер фермийн 100 тонны даацтай ЭЛМТ 1100 мобиль кран, 50 тонны даацтай ЭЛМТ 1050 мобиль кранаар парк шинжилтийг хийснээр хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, бүтээмжид сайнаар нөлөөлж байна. Мөн дүүчлэн 2006 онд диспетчерийн хяналтын шинэ системийн Оросын холбооны улсын Вист групптэй хамтран уурхад нэвтрүүлснээр уулын цул тээвэрлэлтийг бүрэн хянах бололцоотой болсон нь үйлдвэрлэлийн үр ашгийг бодитойгоор нэмэгдүүлж байна. Цаашдаа улам боловсронгуй болгох үүднээс Micromine зэрэг програм хангамжийг нэвтрүүлснээр судалгааны ажил хийгдэж 2013 оноос Micromine-ны цогц програм хангамжийг ашиглан уулын цул тээвэрлэлт, уулын ажлын үйл ажиллагааны хяналтыг сайжруулахаар зорж байна.
Төслийн хүчин чадлаараа жилд 10,000 тонн усанд тэсвэртэй эмүүлсийн тесрэх бодисын үйлдвэрийг Хятад улсын технологиор байгуулж 1994 онд ашиглалтанд оруулсныг 2005 онд өргөтгөл хийснээр жилдээ 15,000 тонн тесрэх бодис үйлдвэрлэж байна. За энэний гадаадаас өндөр үнээр авдаг тесрэх бодисыг хэмнэж жилд дунджаар 2.5-аас 3 дахин хямд өртөгтэй тесрэх бодисыг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлжээ. 2009 оны 12 дугаар сард тесэлгээг зайнаас удирдах 16 маркийн төхөөрөмжийг ашиглалтанд оруулсан. За энэ төхөөрөмж нь Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн удирдлагын нэг хүлээн авах 4 төхөөрөмжөөс бүрддэг. Радио долгионы тусламжтайгаар 4 км зайнаас тесэлгээг удирдах боломжтой юм. За уг системийг ил уурхай дэвтрүүлсээр дараах асуудлуудыг бүрэн шийдэх боломжтой болж байгаа юм а. Тесэлгээний ажилд 2009 оноос тесэлгээний хуурай цонгийн цэнэглэлтэнд агаарын хоолойг хэрглэж эхэллээ. Агаарын хоолойг цэнэгийн дотор шулуун байрлуулж теслэх аргыг хэрэглэснээр уламжилт хуучин аргатай харьцуулбал гадаргуугийн чичирхийллийн үйлчил 20-50% буурсан. Дуучмыг 2-5 децибелийн төвшөнд барих, теслэх утсын хэрэглээг 10% бууруулах боломжтой болоод байна. Тесэлгээний дараа гарах хорт хийнүүд тоосноос тесэлгээчдийг аюулгүй зайд гаргах, тесэлгээний бэлтгэл ажилд гарах зардлыг багасгах, найдвартай ажиллагааг хангах, тесэлгээний дарааллыг илүү оновчтой болгох ба нэгэн зэрэг 8 блокийг теслэх боломжийг бүрдүүлж өгөх ач холбогдолтой юм. Ил уурхай нь өнгөрсөн 2011 онд баяжуулах фабрикт 27.5 сая тонн хүдэр ачиж 16.5 сая кубометр уулын цул олборлон ажиллаа. Одоогийн 8 сарын байдлаар баяжуулах фабрикт 17.3 сая тонн хүдэр ачиж 11.8 сая кубометр уулын цул олборлон ажиллаж байна. Цаашдаа Эрдэнэ үйлдвэрийг 2013-аас 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиг баримтлалд хүдэр олборлолтыг жилдээ 31-ээс 35 сая тонн хүрэхэд ашигтай байхаар тусгагдсан тохиолдолд уурхайн гүнзгийрэлт, тээвэрлэх зай, тээвэрлэлтийн зардлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай болно. Өнөөдөр уурхай маань 1400 м-ээс 1265 м-ийн үнэмлэхүй төвшөнд 130 м-ийн гүнтэй ашиглалт явуулж байна. Дэлхийн ижил төстэй бусад уурхайн жишгээр авч үзэхэд уурхайн тээвэрт дан ганц автотээврийг хэрэглэхэд тээвэрлтийн дундаж зай 10 км-ээс дээш гарсан эсвэл уурхайн гүн 100 м-ээс илүү болсон тохиолдолд зардлын хувьд ашиггүй болдог байна. Иймд дээрх уурхайнуудын жишгийн дагуу аль нэг хосолсон тээврийн системийг тус уурхайд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэ системийг бид бутлуур конвейерын болон автотээврийг хослуулан ашиглах мөчрөх урсгал технологийн системийг Оросын улбаны улсын Гипро Цветмет нэгдэл ба Монголын уул уурхайн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж эхлэв байна. Тус баяжуулах фабрик нь Монгол Оросын хамтарсан Эрдэнэ үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн гол цехийн нэг юм. Баяжуулах фабрикийн суурийг 1976 онд тавьж 1978 онд эхний ээлжийг нь жилдээ 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтанд оруулсан бөгөөд тус хугацаанаас хойш тус фабрик нь жилдээ 2565 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болон өргөжж одоо жилдээ 500 орчим мянган тонн зэсийн баяжмал 3900 орчим тонн молибдений баяжмалыг үйлдвэрлэж байна. Баяжуулах фабрикийн үндсэн үйл ажиллагаанд хүдэр булдлах, нунтаглах, хөвөлөн баяжуулах, гаргаан авсан зэсийн болон молибдений баяжмалыг шүүх хатаж ажилтнанд бэлтгэх гэсэн технологийн нарийн шалгалтууд багтдаг. Баяжуулах фабрик нь бүтэн тээвэрлэх, өөрөө нунтаглах, нунтагдан баяжуулах, шүүх хатах, урвалжийн, хаягдлын аж ахуйн, баяжуулалтын тоног төхөөрөмжийн засварын болон ургах тээвэрлэх механизмын аж ахуйн гэсэн хэсгүүдээс бүрддэг юм а. Ордын уул геологийн нөхцөл хүндэрч хүдэрдэх ашигт эрдэнсийн агуулга буурч байгаа нь өнөөгийн нөхцөл хүдэр боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч байгаатай холбогдуулан Эрдэнэ үйлдвэрийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд баяжуулах фабрикийн хүчин чадлыг 35-аас 36 сая тонн жилд хүргэхээр техник технологийн шинжилгээний ажлыг үе шаттайгаар эрчимтэй хийж байна. Техник технологийн шинжилгээтэй холбоотойгоор хийгдсэн ажлуудаас дурдвал 2009 он нунтаглан баяжуулах хэсэгт 3 дугаар термийн хүртээг солилоо. Итали улсын DM фермийн Mi800 маркын даралтай чүүлтүр ашиглалтанд орууллаа. Канада улсад үйлдвэрлэсэн резин хуйгийг өөрөө нунтаглах хэсгийн термэнд дурдсан байна. Итали улсын Jansi Knife Group-ийн 4 ширхэг багц гидроциклон өөрөө нунтаглах хэсэгт насуусын хамт ашиглалтанд орууллаа. Итали улсын T30 маркын компрессоруудыг ашиглалтанд мөн оруулсан байна. Нунтаглан баяжуулах хэсэгт 48A флот машиныг шинээр ашиглалтанд оруулжээ. 2010 он Австрали улсын IFE фермийн 2 ширхэг гişүрийг бутлан тээвэрлэх хэсэгт ашиглалтанд оруулсан. Австрали улсын IFE фермийн металл брэкс соронзныг бутлан тээвэрлэх хэсгийн 9 дугаар конвейер дээр суурилуулсан.
Нунтаглан баяжуулах хэсгийн 3 дугаар ээлжийг бүрэн шинчилж хуучин FM12.5 флота машинуудыг Оросын холбооны улсын Reeves фермийн Reef 25M болон Reef 16M маркийн флота машинуудаар сольж тус ээлжийн хөдөр хөвлөн баяжуулах хүчин чадлыг 4 сая тонноос 6 сая тонн болгон нэмэгдүүлсэн. Урвалжийн хэсэгт 5 тонны даацтай грейфрийн кран шинээр суйрлуулсан. Бутлан тээвэрлэх хэсгийн жижиг дунд ботлууруудын корпуст 15 тонны даацтай гүүрэн краныг даацыг нэмэгдүүлж 20 тонны алсын удирдлагатай кранаар сольсон. 2011 он Нунтаглан баяжуулах хэсгийн 6 дугаар секцийн завсрын бүтээгдэхүүний флотацид ашиглаж байсан бүгд найрамдах Хятад ард улсын 10 камертай флот машиныг Оросын холбооны улсын Reeves фермийн Reef 25M маркийн 7 камертай флот машинаар сольсон. Бельги улсын Atlas Copco ZH 10608 компрессорыг ашиглалтанд оруулсан. Хаягдлын аж ахуйд Хятад улсын Zanshi Naifu группийн 750 NZG 2150 маркийн цагт 15,000 м3 булан 80 метрийн өндөр шахах хүчин чадалтай насуусыг ашиглалтанд орууллаа. Нунтаглан баяжуулах хэсгийн 4-р секцийг иж бүрэн шинчилсэн. Хуучин FPM 12.5 флот машинуудыг Оросын холбооны улсын Reeves фермийн Reef 25M Reef 16M маркийн флот машинуудаар сольж 4 сая тонн хөдөр хөвүүлэн баяжуулах хүчин чадалтайгаар ашиглалтанд орууллаа. Мөн зис молибдены хөвүүлэн баяжуулалтын шинэ нөөц шугамыг бий болгосон. Оросын холбооны улсын Reeves фермийн Reef 25M Reef 16M маркийн флот машинуудыг суйрлуулсан. Нунтаглан баяжуулах хэсэгт 25 тонн даацтай краныг шинээр суйрлууллаа. 2012 онд өөрөө нунтаглах хэсэгт термин тижээлдэх сэжигтэй бүхэлдгийн ангийг урьдчилан бутлах 1-р шатны бутлуурын 2-р шугам үүсгэх төслийн ажил хийгдэж байна. Өөрөө нунтаглах хэсэгт жилдээ 12 сая тонн хөдөр боловсруулах хүчин чадалтай шинэ шугам бий болгох төслийн ажил хийгдэж байна. Нунтаглан баяжуулах хэсэгт флотацийн 6-р секцийн OK50, OK38 маркийн флота машинуудыг Оросын холбооны улсын Reeves фермийн Reef 75 маркийн флота машинуудаар солих ажил хийгдэж байна. Эрдэнэ төлөвлөрийн Эрдэнэ телевизийн уран бүтээлчид бид үзэгч та бүхэндээ Эрдэнэ төлөвлөрийн сүүлийн жилүүдэд хийсэн технологийн шинжилтийн талаарх мэдээллийг товчхон хүргэлээ. Тэгэхээр мэдээж жил бүр хийгдэж байгаа технологийн шинжилэл өргөтгөлийн тухай нэг бүрчлэн мэдээллийг гэвэл нэг нэвтрүүлгийн хугацаа хангалтгүй тийм ээ. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бид баяжуулах папраг өдрийн ил урхан хийсэн гол ажлуудыг томоохноос нь тоомлон үзүүлж байгаа. Дэлхийн хүн төрөлхтөнд Монгол эх орныхоо нэрийг дуурсгаж Монголын ард түмний сэтгэлийн зүрхний бахархал болсон Эрдэнэ төлөвлөрийн 6,000 гаруй уурхайч та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлж байна. Дэлхийн уул уурхайн технологийн олд амжилтыг Эрдэнэ төлөвлөртөө нутагшуулж Эрдэнэ төлөвлөрийн ажилчдын урам зоригийг сэргээн ажиллах нь зүүн хэрэг юм аа. Тэгэхээр тэр хэрээр манай үйлдвэрийн нийгэм эдийн засгийн үр ашиг сүүлийн жилүүдэд эрс өсөн нэмэгдэж байгаа. Үзэгч та бүхэндээ бид нэвтрүүлгийнхээ дараагийн дугаараар эдгээр технологийн шинжилтүүдээс гарсан эдийн засгийн үр ашигын тухай танилцуулах болно. Бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг тухлан сууж хүлээн авсан Эрдэнэ телевизийн үзэгчид, эрдэнэтчүүд, уурхайчдынхаа аргаар та бүхэнд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Баяртай үзэгчдээ дараагийн нэвтрүүлгээд эргүүлцгээе. Эрдэнэ туула дэлхийн дайдад Монголын нэрийг олзуулан мандуулсан эх орны зүрх нь болсон Эрдэнэ төлөвлөрийн уурхайчдаа баярлалаа.